Өнөөдөр энэ маш тодорхой асуудлуудаар саналууд хэллээ. Асуулт асууж санал явлаа. Тэгвэл нэг юм зарчмын нэг хоёр юм яригадаад байна л да. Нэг хэсэг санал нь болохоор яг энэ тогтоолд одоо нэг маш тодорхой саналууд нэмж тусгаач гэдэг юмнууд ярьлаа. Жишээлхэд боловч чулуун гишүүн цахилгаан машиныг татвараас чөлөөлөх асуудлыг, за Эрдэнэт сайд бол одоо тэр дунд хугацааны стратеги боловсруулах цэвэр агаарын тухай хууль ерөөсө оруулж ир. За Бат Эрдэнэ гишүүн төрийн байгууллагуудыг ерөн цахилгаан машин хэрэгэлдэг болгуул яадгийн. За нутгаа зорийн хөдөлгөөн өрнүүлээч гэдэг юм уу. Тэрвш тав гишүүн иргэдийн санаачлагыг өрнүүлэх чиглэлээр заалт оруулъя. За хотын хорооны засаг хэсгийн дарга хороодын засаг дарга нартай холбоотой заалт байхгүй байна. Энэ тал руу оруулуул яадгийн. За мөнгө цэцэг гишүүн бас цэвэр агаарын асуудал. За Гамболд гишүүн болохоор Улаанбаатар хотын аль нэг дүүргийг загварчлах маягаар ингээд оруулуул яадгийн. За энх баяр гишүүн болохоор Улаанбаатар хотоос төрийн байгууллагуудыг гаргах, ганцхан ихтэй сургууль биш төрийн байгууллагуудыг гаргах асуудлыг ингээд маш тодорхой юм детальны саналууд нэг хэсэг нь ярьлаа. За ихэнх гишүүд маань ерөнхий бөгөөд нэлээд товчхон хэдхэн заалттай тогтоолын төсөл засгийн газар руу оруулъя. Тэгээд тэрүүгээрээ хариуцах эзний тодорхой болгоод эргээд хэрэгжилтийнхаа хяналт хэрэгжилтийнхаа хариуцлага хоёроо яриад явбал яадгийн бэ гэсэн дийлэнх гишүүд маань тийм санал хэлж байна. Тэгэхээр миний санал болохоор засгийн газарт дээр өнөөдрийн гишүүдээс гарсан энэ тодорхой саналуудыг байнгын орооны хамтарсан хурлын тэмдэглэлээр засгийн газарт саналуудыг хөргүүлье. За тогтоолын төслийг харьцангуй одоо нэлээд шөөмжилтэй хандж байгаа жишээлхэд 13-ыг ч гэдэг юм ингээд нэгтгэхэд зарим заалтуудыг нь гасаад ерөнхий болгоод ингээд маргаашийн чуулганы хуралдаанд оруулъя гэсэн ийм саналтай байна. Тэгээ ерөнхийд нь бол энэ зарчмын хувьд багаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авах арга хэмжээний тухай тогтоолын төслөө чуулганы хуралдаанд оруулъя гэдэг зарчмын байр сууриар саналаа хураагаад тэгээд маргаашийн чуулганы хуралдаанд саяны миний хэлснээр нэлээд цомхон том агуулгатай цөөхөн хідэн заалт оруулсан ийм тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оруулъя гэсэн ийм саналтай байна гэж шүү дээ. Тэгээд энэ тогтоолын төслийг дэмжиж хэлцэх нь чуулганы хуралдаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналаар